хүчирхэг төртөө байхын тулд бол баяя гэвэл өнөөдөр бид нар засагдаг органы зохион байгуулалтанд цоошин шийдлэл биш уламжлалт зохион байгуулалтаа л нэвтрүүлэх шаардлагатай болчиход байгаа юм. Үүнээс ичхийн байхгүй бид нар эцэг хаанахаа байгуулсан төрийн зохион байгуулалтанд бид орохоос юунаас нь хальсах юм бэ? Олон би дахин давтан хэлэхэд өөрөөрөө амьдарч байгаа тэр хүн маань бусад хүний хүрээлүүл орж болохгүй шүү. Хүсээгүй байхад нь. Нэгэн л чи өөрөө өөрийгөө мэдж байгаа бол гав ягаач өөрөө хүртэх ёстой. Алдааныхаа хариуцлагыг ч өөрөө үлээх. Хариуцлага гэдэг чинь ерөөсөө энийг л хэлээд байгаа. Улсууд их хариуцлага гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр ажилдаа 8 цагт очих байдаг юм уу? Даргийнхаа өмнө үгийн зөрчихгүй байдаг юм уу, тийм ээ? Боосынхаа өмнө яс байх явдал тэрийг тэгвэл хариуцлага гэдгийг би өөрийнхөө өмнө хүлээх явдаг гэж. Тэнд очисон төр гэдэг газар очисон улсууд чинь биднээс ажил гуйж тэнд очисон байдаг байхгүй. Тэгээ биднээс зөвшөөрөл гуйж очдөг үедээ. Одоо энэ сонгуульд албан тушаалтангууд. Тэгээ бид нар нэг энэ зөвшөөрөл өгсөний хувьд бид нар тэднийг шүүмжлэх ёс суртахууны хэрэгтэй. За бидэнд бас төрийнхний шүүмжлэх эдийн засгийн эрх. Учир нь тэнд байгаа улсуудыг бүх зардлыг бид нар тэдний байтугай тэдний ар гэрийн зардлыг бид нар даадаг тийм биз? Бид нар татвараараа төлдөг. Ийм учраас бид нар тэдний шүүмжлэх эрхт шүүмжлэх дуртайтай шүүмжлээд байгаа юм биш. Бид нар шүүмжлэх эрхтэй гэдгийг мэдчих ёстой. Энэ ямар ч эрх мэдлгүй зөвхөн олонний шүүмжлэлийн бай болж байдаг. Ард олноос хураасан татвар хуваарлах албан үүрэгтэй түүнээс л болж игэл өөртөө завшчих санаархал бүхий энэ төрийг унгаад уламжлалт төрийн зохион байгуулалтаа шилжиж гэвэл энэ нь ганцхан нөхцөлд хэрэгжих боломжтой. Тэр нь юу гэвэл өрхийн эзэн өөрөө өрхийн бүх асуудлаа би шийднэ гэж үздсэн тохиолдолд энэ хэрэгжих боломжтой. Ингэж чадсан тохиолдолд одоогийн чадваргүй данхар бүтэц өөрөө нуруу унана. Ингэж л монголчууд уламжлалт төрийн зохион байгуулалтаа айх хичнэх юмгүй шууд шилжинэ гэсэн. Коллективистуудын хамгийн гайтай юм алдааг эзэмгүүтүүлэх гэдэг байхгүй. Бусдаар засаглуулахгүй юм бол өөрийгөө засаглаж яахгүй болохгүй гэдэг чинь өөр айгүй чамд засаглал гэж хэлэх гэдэг юм л та. Хэрвээ өрхийн тэргүүн өөрөө бүх асуудлаа шийдэж чадахгүй гэж үзсэн тохиолдолд энэ чадваргүй төр улам данхаагаад л байна. Өөрөөр хэлбэл таны асуудлыг шийднэгээ таньдаар ажиллах завшигчдыг та улам данхайлгаад байна гэсэн. Хачиг шалсандаа баригдсан турсах шиг өндөр татварын дороос өндийг тэнхэлгүй болсон энэ ард түмэнд эргэж тэнхрэх нэг л болцоо нөхцөл бий. Энэ нь төрийн оролцоог хөндлөнгийн элдв оролцоогүйгээр өрхийн тэргүүн би өөрөө бүх асуудлаа шийдэж чадна гэх итгэл үнэмшил. Өөртөө юм итгэлтэйгээр яам тамгын газар гэх өнөөгийн олон паразитуудаас сэгсэр сайжчихвал та тэдний мөнгөний их усруулж уул уурхаа газар шороогоо ухан хар шонолтон харь элдэгтний улыг 7-7 тавиран тасарч ажиллах одоогийн энэ ямарч нэр хүндгүй ухаанс дорой байдал хүн тэцүү ажил хөдөлмөрөөс шууд чөлөөлөгдөх болно. Ингэж хариуцлагатай төр бий болж эзэнгүй юм шиг уруудсан энэ улс орон хариуцах эзэнтэй болж жинхнээсээ хөгжин цэцэглэнэ. Тэгэхээр Монгол улс мандан бадрах уу мөхөн доройтох уу аль нэвэ гэдэг нь өрхийн эзэн та өөрийн асуудлаа өөрөө хариуцсан шийдэж чадах уу чадахгүй юу гэдэг дээр л яригдана. Хэрвээ та би чадна гэж үзсэн тохиолдолд шийдвэр гаргах чадвартай эзэн хүн бэлтгэгдэнэ. Ийм хүн ирээдүйд хамгийн эрэлттэй байх болно гэдэг жишээ нь манай боловсролын яамны сайд ингэж ярьдаг. Шийдвэр гаргадаг ард түмэн гарч ирэхгүй бол энэ Монгол бол ирээдүйд их бүрхэг харагдаж байгаа юм л. Үйлээр сурж хөгжнө гэдэг бол чаддаг болно гэж ойлгох хэрэгтэй. Монголд өнөөдөр мэддэг хүн бол их байна. Чаддаг хүн байна уу? Бид нар одоо мэддэг байхыг бол шалгаж болно шүү дээ. Тест тавиал ABC гээл тэрийг харанхуугаар бөглөө яваад байдаг үстэй тий. Ийм 3 хариулт байна. Аль нь зөв бэ гээл. Тэрийг мэддэг байхад бол аль тархины хэсэг хэрэгтэй вэ гэхээр энэ тогтоодог хэсэг л хэрэгтэй байна. Гэтэл бусад 7 талбарын хөгжөөгөө хүмүүс зүгээр мэддэг байл. Тэ яах юм? Чаддаг хүн болохын тулд саяны хэлдэг тэр бүх талбарууд нь хөгжсөн. Тэр нь гарт нь ороод болох ёстой л. Тэгэхээр үйлээр сурна гэдэг бол үндсэндээ хийж сургая. Хийнгээ сурдаг процесс болёо. 5 гарын мушиг тоглож байгаа хүмүүсийн ажилд очиж хараас уйл хэдэн цагаар сууж чадах уу? Чадахгүй. Тоглож байгаа хүмүүс нь үүр цайдал тоглож чадна.
Өрхийн бүх асуудлаа өрхийн тэргүүн би өөрөө хариуцсан шийдэж чадна гэд өөртөө итгэлтэй хөдөлсөн тохиолдолд хариуцлагатай шийдвэр гаргахын төвшөнд өөрийгөө шууд тавина. Ингэснээр хариуцлагатай шийдвэр гаргах ур чадварт шууд суралцна гэсэн үг. Өрхийн тэргүүн өрхийн бүх асуудлаа үүрээд хариуцлагатай шийдвэр гаргаж сурсан тохиолдолд сая хариуцлагатай төрийн бүтэц зохион байгуулалт бий болно. Ингэснээр та энэ цагийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэдлэг үйлдвэрлэгч болно. Өөрөөр хэлбэл системийн гажуудлыг хүн бүр ярьж мөхлийн аюул зарлах болсон энэ цаг үед гажуудлыг яаж засч төрийн зөв бүтэц зохион байгуулалтад яаж шилжих арга ухаанд суралцах гээд дэлхийн хүн зам таныг зорин ирж та дэлхийн брэнд болно. Өөр цайж их тал цэнхэр хаяа тадлаа. Өглөө болжмор өглөө болсныг илтгэх мэд дуу дуугаа авалцсан шулгана. Адуу хурааж ирэх малчин залуу, гал дээр дариглах шинхэн цай. Мандах наранд цайгаа дээжлэх Монгол бүсгүй. Хөх аргалын утаа шинхэн цай хоёрын үнэрт тааламжтай нойрсох бяцхан хүү. Илүү дутуу чимэггүйгээр эхлэх малчны нэгэн шинэ өглөөг харах сайхан. Үнэхээр монголчуудын нэг мундаг зүйл нь амьдралаа өөрөө өөрийгөө авч явдаг байсан. Энэ ирж байгаа цаг үе бол өөрөө өөртөө эзэн болох цаг байхгүй. Монгол хүн гэдэг чинь бол нүүдэлчин ард түмэн. За тэгээд дөрвөн хөлтэй дөрвөлжин ширээ тойроод өссөн хүүхдийн оюун санаа ямар байх вэ? Дөрвөн хөлтэй малыг тойроод өссөн нүдийг хараад, чихийн сортолцоог хараад за чихэн ингээ сортолцвол намайг айгүй л өшөглөн шүү. Хөл нь над руу ингэн шүү гэдгийг бүр багаасаа мэддэг байхгүй тэр чинь. Олон тулгымцсан асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй мухардл тулж ирээд мөхлийн аюулаас төгших болсон хүн төрлөختөнд жинхэнэ хөгжлийн замыг удирдлагын зөв мэрэгэн бодлогыг та заагч багш нь болно гэсэн үг. Нэг үгээр хэлэхэд яаж өөртөө эзэн байх вэ гэдэг мэдлэг үйлдвэрлэх болно. Ийм мэдлэг үйлдвэрлэгч ирээдүйд хамгийн эрэлттэй байх болно л гин шүү. Мэдлэг үйлдвэрлэж чадахгүй бол хөгжил байхгүй. Барилга байшин бол байна. Зам харгуул байна. Хүмүүс ажил хийн. Хоолунд бол байна. Хөгжил бол байхгүй. Харин хөгжил бий болгохын тулд бол цоо шинжлэх ухаан гаргаж 7 тэрбум хүнд хэрэглүүлдэг. Ийм л ард түмэн болж өөрчлөгдөх. Тэр хөгжлийн бодлого гэдэг бол ерөөсөө л энэ боловсролын бодлогыг л хэлж байгаа. Хэрвээ та би өөрийгөө хариуцаж чадахгүй, өрхийн бүх асуудлаа би шийдэж чадахгүй гэж үзсэн тохиолдолд энэ тогтолцоо цаашаа энэ чигээр явах болно. Харин энэ тогтолцоо цаашаа энэ чигээр явсан тохиолдолд юу болох вэ? Тэгэхээр яагаад энэ жилээс жил сонгуулиас сонгуульд өчнөө олон хүмүүсийн төрөг нэрлээд байгаа их хурл руу, засгийн газар руу, тэгээд доошлоо тэр нэг баахан төшөлт энэ төр рүү бүр нүдэ ухын буцахгүй улаараад байна гэхээр Монголынхаа дотоод бүх мэдээллийг гаднаас ирж байгаа бид нар ингүүл танарт мөнгө өгнө шүү гэсэн мэдээлэл урсгал хоёртой холбож хамгийн түрүүлж өөрийнхөө эзэлж байгаа албан тушаалаараа түрүүлж мэдээлэл авчаад тэрэн дундаас нь хожоо хайхт хүмүүс байхгүй. Тэгэхээр эдийн засгийн алуурчид маань хамгийн жирийн ердийн татврын байцаагчаас эхлээд сангийн сайд, ерөнхий сайд, Монгол банкны ерөнхийлөгч ийм эренбэлэгдсэн эдийн засгийн дотоодын алуурчид байхгүй да. Улс төрийн үзэл санааны алуурчид. Яг энэ рүү орж ирсэн, яг либерализм үндэсний мөхлөрөг орж байгаа нэг батлагч юм. Гэтэ энэ бол бүр буурс өртөө BBC телевизэн юм. BBC телевизэн бол 3 ангитай юм хурдл бидний эрх чөлөөний хүсэл мөрөөдөл юу болж байгаа гэсэн асуулт тавиад энэ автор бол энд хариулж байгаа байхгүй. Ер нь бол ардчлал, хүний эрх, зах зээлийн одоо эдийн засаг гэдгийг бол энэний бол хамгийн гол цаатлын тулгуур болоод үзэл санаа нь хүний нийгмийн эрх чөлөөний тухай үзэл баримт байсан байна. Тийм шүү дээ. Анхных банк. Тийм ердөө тэр шиг либерал гэдэг эрх чөлөө. Тэрний бол зөвхөн нэр томьёо нь үлдээ. Тэрний агуулга нь ондоо болцсон байгаа байхгүй. Агуулга. Өнөөгийн дэлхийн нийт эрх чөлөөний онлайн тунхагласаар хэрнээ яагаад эрх чөлөөний хүсэл мөрөөдөл нь талаар болов? Хэрвээ та энэ асуултад хариулж чадвал хүн төрөлхтний талаар болсон хүсэл мөрөөдлийг биелэл болгож жинхэнэ эрх чөлөөнд хүрэх аргад хүн төрөлхтнийг сургаж болно. Тэгж чадвал та өнөд хүрч дэлхийн брэнд болно. Дэлхийн 7 тэрбум хүн таныг ирж суран ирж та тэдний хүсэл мөрөөдөлд нь хүргэх хөтөж болно. Өөрөөр хэлбэл та жинхэнэ хөгжилд хөдлөх мэдлэг түгээгч болно гэсэн үг. Үүний тулд таны хийх зүйл юу вэ гэвэл яагаад эдний эрх чөлөөний хүсэл мөрөөдөл талаар болов гэдэгт хариулт өгөх явдал юм. Либералчид эрх чөлөөг тунхагладаг гэхдээ тэдний тунхаглах эрх чөлөө нь өмчөөр баталгааж хонолтой.
Тэр өмчийг үйлдвэрлэхийн тулд мөнгөний төлөө ажилладаг. Ингэхдээ үйлчлүүлэгч та хаан гэд үйлчлүүлэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн ажилладаг. Тэгсэн мөртөө үйлчлүүлэгчээ өрсөлдөн булаалдан ажилладаг. Ингэж хэдийчнээ олон үйлчлүүлэгчийн хүсэл шаардлага захирагдан ажилтан төдийчнээ өөрийн эрх мэдэл чөлөө цаг тайван амьдралаа алцаар байдаг. Үүнийг хөндлөнгөөс харахад улам олон хаадад чингүлэн үйлчлэх шалгамгай боолуудын уралдаан ажигддаг. Эрх чөлөөний онол нь ингэж боолчлол руу шууд хөдлөхөөр тэр улсын эрх чөлөөний хүсэл мөрөөдөл талаар болохоос өөр яах вэ? Би ер нь бол сүүлийн 1000 жилийн түүхнүүдийг бол нэлээд үзлээ. Ялангуяа анх сакстай. Тэд нь 14-р зууны сүүл үеэс эхлүүлээд өнөөдрийн энэ өдрийг хүртэл дандаа колоничлалын түүх буюу боолчлалын түүх байхгүй. Тэ? Англи хэлээр 1949 онд дэлхийн 2 дугаар дайны дараа бол колони систем задраг үүсэн гэж яриад байгаа боловч энэ төр яг задраг унаагүй байхгүй. Тэр зөвхөн өөр нэр хаягтай болцсон байхгүй. Одоо хэдэн 100 мянган хүүхэд дунд сургууль төгсөөд хэдэн тэндээсээ өрсөлдөд дээд сургууль дараа тэндээсээ гарч ирээд ингээд нэг юм доктор боллоо гэдэг ингээд явлаа гэхэд чи тэр хүнд л арай илүү хүндлэгтгэл тийм хүн болж байна л гэсэн үг. Яг үнэтэй. Тэрэнд бэлтгэж өгөх юм байхгүй. Өөрөөр боол бид нар өөрсдөө өөрийн мэдлэгээр хүүхдүүдэд боол болгож бэлтгэж. Тэгэхээр ороо Баатар бас нэг юм байгаа байхгүй. Энэ үдүүд зүгээр л дэлхийн мэдлэг. Гүйцэтгэгч нарын одоо гүйцэтгэгч нарын манкурт нар. Тийм манкурт нар яг ийм хүмүүсийн одоо бүтэн ийм армийг бий болгохын тулд хийсэн байгаа. Нийт боловсролын тогтолцоо нь юундээ вэ гэхээр яг тийм байна. Чи ирээдүйд зарч боол болох учраас сайн боол болохын тулд бүх юмыг сор гэж ингээд алаад байгаа. Нөгөө Европын одоо Кембрижийн стандарт гэдэг харсан чинь амар хэлтэй санагдсан. Тэгэлгүй яах вэ? Бидэрт яг юу сургаад байгаа юм бэ гэж. Тэгэлгүй яах вэ? Тэ? Бидний хүүхдүүдийг хэн болгох вэ? Хэн болгоод? Хэн юунд бэлдээд байгаа юм бэ? Бид өөрөө хэн болчиход байгаа юм бэ? Яг боловсролтой юм хэлээ тий. Номон дээр бол байгаа шүү дээ. Чөлөөт хүмүүс гэж өөрснийх нь бодож төөрөлдөж байгаа. Тэр улсуудыг түүнээс илүү боолчлоо гэж байхгүй маа. Хүмүүс өөрийгөө л тэгж бодож байвал хүн өөрийгөө боол болчиход байгааг мэдэхгүйгээр хүн өөрийгөө чөлөөтэй гэж чөлөөт иргэн гэж бодож байгаа. Энэ юм бол хамгийн аюултай үзэл санаа. Хэрвээ нийгэм хүмүүс өөрсдийгөө тэгж бодож итгэж төөрөлдөж байхад тэднийг чөлөөлөх найдал байхгүй маа. энэ санааг л тунгаглаж байгаа хэрэг шүү дээ. Яг нөгөө хүн төрлөختөнд түүхийн төгсгөлд ирчлээ гэдэг байгаа. Гэхдээ манай харамсалтай нь бол жирийн улс бол бодохдоо бол энийг шал ондоо байдлаар тийм үү. Тэр Фукуямагийн хэлж байгаа тэр санаагаар биш шал ондоо байдлаар бүр ингээд ахуйн төвшин тэрийг чинь дэлхийд сүнэх гээд байгаа мууч гэдэг юм уу. Тийм учраас би энийгээр юу гэж хэлэх гээд ингээд жирийн улсууд бол хитрхи их одоо чинь юмнуудыг бодохгүй ийм эргэцүүлж бодохгүй шүүн тунгааж бодохгүй тэд нар дугасаа тийм зав өгөхгүй байхгүй өнөөдрийн амьдрал энэ төрийнхний гаргасан шийдвэрээс болж бид нар үнэндээ хэцүү байдал зөндөө ордог шүү дээ. Ийм учраас бид нар төрийнхэн дургүй байдаг. Өөрийнхөө гаргасан шийдвэрээс болж өөрөө хохирж ивэл хизээч бид нар дургуйчихгүй. Өөр хүний гаргасан шийдвэрээс болж хохирж байгаадаа жоохон гомдолтой байна үнэхээр. Цэрчийн мэргэжил бол хамгийн коллективист мэргэжил мөн. Яагаад гэвэл тэд нар чинь нэгэнт олон түмний дэмжлэгийг хүлээхгүй бол гарч ирэхгүй учраас хизээч өөрийнхөө байж чадахгүй. Цаад бол чинь нэг үг хэлээд олон түмний аягаа шиг хардаг улсууд өөрөөрөө байж чаддгүй улсууд тийм ээ. Улс төрчид нь өөрөөрөө байж чаддаггүй. Дандаа бусдын ааш аяг тааруулж ажилдаг боолууд. Тэр капиталист ганцхан өөртөө таалагдсан юм хийх юм бол бизнес нь норно. Нийгэмд нь юу хүсэж байгааг харахаас өөр харгалзахаас өөр арга байхгүй. Нийгмийнхаа хүсэж өөрийгөө бодсондоо нийгмийг энэ эрэлтийг харгалзахаас өөр арга байдгүй гэж. Үйлдвэрлэгч хөрөнгөтнүүд нь үе олон хэрэглэгч үйлдвэрлэгчийн хүсэл таашаалд нийцүүлж ажиллах боолууд. Энд чинь бол зүгээр л тэр хүмүүсийн мөнгийг хэдийн хэмжээний зээл аваад боолын хөдөлмөрийн ажлыг эрхэлж байгаа гэдэг л ойлголт үүдээ. Та нар ингээд бүх тэр түүхийг үзээрэй. Бас багш сургууль хүмүүжүүлэгчд нь сурагч нартай үйлчлүүлэгчдэд захирагдан ажиллах боолууд. Багш сууна гэж юусоо байхгүй шүү дээ. 40 минутанд 30 хүүхдэд хурц үйлчлэнэ гэдэг бол багшд бол бас маш асрыг хурд шаардж байна тий. За одооны сургалтыг харахад багш нь тэр доор юм яриад шавнар нь бүр дээрээс ингэж юм хардаг барьдаг. Тэгээ багш нь нэг боол юм шиг болчихсон. Юмын заах хэрэгтэй болцсон. Тэр багш зааж байгаа. Багш хамт багштай тэр хүүхэд хамт суралцж байгаа. Гэтэл хамгийн итгэх ёстой хүний хажууд нь муулдаг. Үсээ муухай самсан байна. Хумсаа муухай будсан байна. Үе уунч ганга юм яхаар алтан бөг зүудгийн. Тэр харваас тэр бүтэхгүй ч.
Багш сурагчгүй, дээр доргүй, дааш давшгүй аль бачаалал түүртэн зай завгүй ажиллаж, суралцаж, сургаж байхад тэндээс ямар боловсон хүчин бэлтгэн гарах вэ? Бүхнийтэй албан боловсрол гэдэг бол сургуулийн системд эднийг сургуультай амьтад шиг болгохдоо сайн амьдралд яг хэрэгтэй зүйлийг зааж сургадаггүй гэдгийг ухамсарч ойлгох хэрэгтэй. Нөгөө Маккамнет малыг оруулаад шулаад ягаа зэрэглээд дугаарлаад яадаг шиг ерөнхийдөө систем байгаа. Гэтэ тэр хүний оюун ухааныг Тийм учраас зоригтойгоор миний одоо яриад байгаа тэр Монгол хүн технологи хоёроо бариад зоригтойгоор хүүхдүүдийн ачааллыг багасгаад багшийг бэлтгэхдээ жоохон тийм ээж бүрэн хүн бэлтмээр байгаа. Одоо олон судалгаа хийлээд байгаа байхгүй. Хүүхэд ерөөсөө 1-ээс 6 нас хүртэл суутан байдаг. Сургуульд ороод тэр чанар нь буурч эхэлдэг гэж. Тэгэхээр зэрэг хүүхдийн тэр шинжийг унтраалгүйгээр яаж улам дэмжиж авч явах. Хөгжүүлэх гэдэг маань хөглөгдөх, хөг гэсэн үгнээс гаралтай буюу мөн үү? Тэр хүний сэтгэл яг өөрийнхөө зөв тэр удмынхаа оюун санаан дээр хөглөгдөж таарах гэсэн ойлголт. Яг тийм байхгүй. Хөглөгдөх. За тэнгуут нь удмынхаа буюу тэр сүнс оюун ухааныхаа ерөнхий тэр юмтай холбогдоод хөглөгдөөд боловсрч гүйцэтийнхаа дараа гараад төр болоод өөрийн гэр бүлээ бүрдүүлэх. Тэрийг ахуйгаа сайхан болоод чих юм бол өөрийнхөө гэрийнхээ ахуй төрөө бий бол зөв хийж тий? Яг байх ёстойгоос сэтгэлээсээ гүйцэлдүүлэх юм бол дараа нь бусдын төлөө тавьж чадах юм бол төр гэдэг ахуй төрийн сэтгэлийн пирамидын дээшээ явж эхэлж байгаа гэсэн үг. Манай хооронд жишээлбэл бид нар бол болохын тулд яах вэ гэдэг гаргалгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр гаргалгаа ингэж ирд. Яг явсаар хаад эцээц. Амьдрахын төлөө идэх юм уу, идэхин төлөө амьдрах юм уу гэдэг нь орж ирдэг шүү дээ. Тэгэхээр Монголын гүн ухаанаар юу гэж үздэг юм гэхээр бид нар бол амьдрахын төлөө иддэг. Энэ саяны боол гэдэг хүмүүст бол мөн үү? Газар дээр газрын буйнаар газрын шим тэжээлийг идэж амьдрэх хүмүүсийн хувьд бол идэх нь өөр амьдралынхын зорилго байдэ. Монголчууд Европод ном хэвлэхээс 200 жилийн өмнө номыг барлан хэвлэж байсан төдийгүй Хувилай хаан 1271 онд анхны дээд сургууль, 1275 онд анхны шинжлэх ухааны академийн шинжтэй институцийг үүсгэсэн бол Мөнх хаан Евклидийн геометрийн уг их зохиолыг монгол хэл дээр орчуулан судалж байв. 1650 онд Британийн нэрт математикч одон орон судлаач Джон Грэвис өрөндийнхний тооцооллын аргаас маш өндөр түвшинд илүү наривчлалтай тооцсон бодож үйлдсэн Тэнгэрийн оддын масштаб зургийг олж үзээд хачирхан гайхаж хэвлүүлэн тараажээ. Гэтэл уг астрономийн масштабыг 200 жилийн өмнө монголчууд үйлдэж тараан түгээснийг Европын эрдэмтэд сүүлд мэдээд бүр гайхшаа барж байлаа. Энэ түүхэн баримтууд буюу өрөнд орны мэдлэг соёлын солилцоог эхлүүлсэн Pax Mongolica хүн төрөлхтний хөгжил дэвшилд инновац буюу мэдлэгийг солилцсон түгээх эрен үе байсныг гэрчилдэг. Ерөөсөн монголчуудад өнөөдөр боловсролын тухай асуудал ярих гэж байгаа бол үндэсний үзэл санааны нягтралын асуудал байна. Энэ нягтралгүйгээр ямар нэгэн том хөгжилд хүрнэ гэж бол би ерөөсөө бодохгүй байгаа байхгүй. Энэ нэг тийм шашны дагмыг л тэр дархлаа гэдэг ах шиг байна л да. Тэгээд энэ дархлаа нэгдэх юм бол улс үндэстэн бас нэг нэгдсэн байдалтай байдаг. Нэгдэл гэх юм уу да. Үзэл бодлын нэгдлийг хэрэгжүүлэх дархлаа гэсэн утгатай. 90 оноос хойш шашнаа сэргээсэн, монгол хэлээ сэргээсэн, тусгаар тогтнож шийдвэр гаргадаг болсон. Хүнээс асуухгүйгээр бид юмаа шийддэг болсон. Энэ худлаа яриагаа бид нар болох хэрэгтэй шүү. Банзрагч бол Гегелийн философийн үндстэй бараг адилхан хэмжээний гоо ухааны зохиол байхад малын банзрагч шушуулчих юм бол мал загвар болчихдээ тийшээ мөнгө өгч хийж байгаа шүү дээ. Шашны нөгөө санхүүгийн систем байгаа шүү дээ. Тэр мөнгө төлөө банзрагч шушуулдаг нөгөөх нь төгдөр уншчихаар манай мал уусна гэж бод. Хүнийг яг ийм болгож шуургаж байгаа байхгүй. Баабар их гоё утсан байдаг шүү дээ. Хулгай хийчээд талын ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж ном уншуулж яана гэдэг биш тийм ээ. Мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болоод гэрэн бүддийцэн бол өөрөөр нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж бодож байгаа. Биднэрт яг боломж маш их байгаа. Тий одоо түрүүн би интернет гэж хэлсэн тий яг тийм учраас энэ их одоо сайхан боломжуудаа бид нар ашиглах хэрэгтэй. Тэгжээж сайхан бие даасан өөрөөгөө авч явж чадах тийм ээ. Хараа цэх цээж төгөхөр тийм одоо өөртөө итгэлтэй тийм л хүмүүсийн л одоо нийгэм хурдан болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар чинь нийгэм маань нэг тийм нэг
буруу нэг голдролд орчоод байгаа. Ялангуяа одоо миний хэлэх хэрэгтэй бол ялангуяа нэрчүүдийн асуудал Монгол оронд. Эрчүүдийн асуудал бол манайд бол маш хүнд байгаа. Эрчүүдийн тухай хошин пост. Би 3 гагатай, эхнэр 33 гагатай. Эхнэр 2 шуудаа гуталтай, би 2 хэсэг гуталтай, тэр нь 100 баруун. Эхнэр ухаалаг үстэй, би ухаан муутай утастай. Эхнэр байхын хэсэг тос будаж шонгодох юмтай бол надад шүдний цай сахлын машинаас өөр юм байхгүй. Эхнэр шкаф дүр хувцастай, би ганц тар хувцастай. Эхнэрт өмсөх юм алдахгүй, надад өмссөн байхад угаах хувцас олдохгүй. Эрчүүд шоудлаа өрөөндөө ганц юм тойруулаа муудлаа харьлаа ариуны шүлөө уугаад унтлаа 10,000. Маргааш нэг юм зариулах гэж баахан хямрна. Эрчүүд бид хоолнд орлоо сексистэн 100 үйдлээ 5,000. Харин та нар яаж вэ? Бааранд орлоо каракедлээ баах вино дарс коктейл уулаа 50,000. Хоолнд орлоо 9 шидийн салаад жууш кофе ундаа стейк зооглоо 50,000. Гэртээ тогтохгүй яасан ороо ирдэг юм гэж уурлна ороо идэхгүй гэртээ ирэхээр тогтооч мөнгө болохгүй. Тэгэд гэрээ амьдралаас хөндөрөөд байгаа юм болов уу гэд гэртээ сухар гарч мөнгө олооч. Наад нэг цаг наргүй цалин багтаа ажилласаа гараач гэн. Гарчхаар нэг хэсэгтээ нийгэмшиггүй өөртөө тохирсон ажил хайна. Арай гэж нэг хамт олон олж аваад ундаа орохын тулд уугаад гэртээ ирэхээр аригчин болох нь гар гэн. Хүүхдүүдийн бодлоор ээжүүд өнөргөө бож аав нар л өмхөө байна. Аавыг жорлоо орохоос өмшүүдээ гоё гэж уралдана. Аавын онгоц нөртөө ээжийн онгоц зүгээр л эсвэл чимээд үдээ. Гэртээ ярих юм олдохгүй. Улс төр ярихаар тэр улс төр яах вэ өөрийгөө л хичээгнэ. Амьдрал ярихаар эмгэн шиг битгий өглөөд байг. Асуудал ярихаар хүүхэн шиг шалчих нуургэн. Хоолны талаар ярихаар эр юм байж галтгооны асуудалд оролцлоо гэн. Тавилгын талаар ярихаар хөгшөө эсэлтэй мэдрэггүйгээр дуудуулна. Хувцлын талаар бол бүрч ярих хэрэггүй. Гэр бүлэрээ хувцлуусаад үлдэгдэл мөнгөөр наа хувцлана. Гэхдээ нэг төрлийн замсаас хамгийн юмдаас нь голдуу хэрнэмэд итгэвгээд хар хөгс синхрест навна. Оомсны талаар бол бүрч хэлээд хэрэггүйц. Эхнэр чоо удахаар бол өнөөдөр манайхан тэгнэ би оройтно гэдэл гүйцээ. Нөхрөө чоо удах болохоор 3 минутын оршил, 5 минутын тайлбар, 10 минутын сонсголтын цаг эхлэн тодорхой цагт баригдана. Тэгээд удахаар энэ эрчүүд чинь хүүхэд чиг уян зөөлөн магтуулах дуртай бодоод л явдгаас тэр болгон хэлдэггүй. Хэлэн хасдаг өрөвдөлтэй хүмүүс болж таарад байгаа юм. Ийм уян зөөлөн сэтгэлтэй өөрөөсөө илүү бусдыг эрхэмлэх манай эрчүүдэд уг нь бол уул уурхай ажил төрлийн харгас эртхий бохир муу ажил үйл бус хамгийн энэрхч бурхтын ариун гэгэн үйл хэрэг тохирох мэт. Бусдыг л хайрлаж өөрийгөө гаргуунд нь гаргах ийм мундаг аавуудыг хайрлаж зөвхөн мөнгө олгочийн хэмжээнд тавьж дорд үзэх бас хамгийн энэрхч хотлыг болгогч бурхан мэд дээдлж тахих ууштай. Зөвхөн бид бол хэн байсан? Маш тодор хэлэхэд бол түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэгч ард түмэн. Түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэгч ард түмнийг хэрэгэлдэг үг юу байх вэ? Тэр гайхамшигтай үгс байхгүй шүү дээ. Хэрэгэлж болохгүй. Улаан Орсын тулгалтаар буруу төрийг зохион байгуулж, буруу мэргэжил эзэмшснээс болоод бид хичнээн ч их зүйлийг алдаж, хичнээн ч бэрх зовлонг туулав. Тэгээ бид энэ бүгдээр алаан байхгүй юу? Миний амьдрал өнөөдөр би 16 настайгаас Японд очиод тийм ээ. Хажсаал танахгүй газар очиод аагийн шүтгэхгүй би очиод өдий зэрэгтэй би энэ амьдралын алаан дотор явсан хүн. Өнөөдөр ичээч сэтгүүлчт минь Монголын төлөө зүтгэсэн хүнийхээ нулимсыг үзээ сууж явахдаа наа ичиж байгаа та би одоо сэтгүүлчд хэлмээр байна. Тэгэхээр бид энэ хүн хүнэмэрч амьдардаг, байгаль эхэн эвдэс үүдэгдэг, бусдын зовлонгоор хорлож нулимсаар өмдөлдөг ажил мэргэжлийг одооноос хөсөр хайж орхиод хамгийн аврагч хотлыг ивэгч бурхан бол гарга ухаан суралцаж тэнгэрлэг Монгол эрчүүдэн дээдлвштэй. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн газрын охинтой гэрлэж нарны аягнаас цайвуулсан гашуун дарснаас эртэж анхирлын орон дээр хөрвөөж үдсэн. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн.